хязгаарлалтын бэлэн шийдлээ. Өчигдөр бол энэ Баянзүрх төргийн 26 дугаар хороонд бол гинтийн сюрприз барьсан. За засгийн газар бол хатуу хууль хоройг нэгдсэн журмаар цуцлаа. За үүнээс шул гинтийн сюрприз барихгүй. Өрчилж иргэдтэй хугацаа олгож мэдэгдэнэ гэж одоо ерхий сайд хэлж ирсэн. Тэг өчигдөр бол ингээ өглөө уссан чинь ингээ хөл хоройнд орцсон. Маш олон энэ ажил амьдралаа зохицуулах, ажлаа төлөвлөх тийм боломж ерөөсөө олгохгүй. Тэнд одоо өвчтөе зовлонтой хүн байвал яах вэ? Гинтийн хагалгаанд орох гэж байсан бол яах вэ? Ажлаасаа ядаж нэг бичиг баримт компьютераа авчираад гэртээ хийх хүнд боломж олгодгүй юм уу? Бизнесийн гэрээ хэлцэл төлөвлөсөн байсан бол яах вэ? Энд одоо 31 мянган хүн амьдарч байгаа. 16 мянган одоо насан туршсан иргэд ажлаа зохицуулж идэг. 70 гаруй хувийн 40 хүртэх насны залуучууд байдаг. Ийм идэвхтэй хороо баг. Тэгээ яагаад ийм гинтийн шийдвэрийг гаргаваа гэвдсэн чинь дүүргийн онцгой комиссаас асуухаар эрүүл мэндийн яамнаас одоо сайдаас бичиг ирсэн гэсэн 16. Энэ эрүүл мэндийн сайд шийдвэр гаргаж явах ёстой юм уу? Улсын онцгой комисс гаргаж явах ёстой. Би ойлгохдоо энэ онц байдлын үед улсын онцгой комисс, нийслэлийн онцгой комисс гэсэн босоо удирдлагын тогтолцоотой явж байгаа гэж ойлгож байгаа. Нэг яамны сайд ингээд шууд нэг ийм том дүүргийг бүхэлд нь ингээд хязгаарлалт тоглох чиглэл өгдөг болсон юм. Эсвэл энээс хил амнаас хайгаа бие биенээ рүүгээ чихэд хариуцлагаас бултаад байгаа юм. Над энэ их сонирхолтой байдаг. Тэгээ би өчигдөр ингээд араас нь хөөжөөж нэг юм мэдлээ. 26 дугаар хороон дээр 3 сарын 3-наас 16-ны хооронд 42 иргэн дээр сэжигтэй тохиол гарсан гэдэг тоог өчигдөр л мэдчих. Тэгээ яг аль байрнаас авсан юм. Одоо өнөөдөр хан уулын 15 дугаар хороонд бол зөвхөн рапид хорооллоор нь хорио тогтоож байгаа байхгүй. Энэ тэр байраар нь одоо тэр бүслээ тэгвэл хязгаарлалт тогтоож болдгоо юм. Яагаад бүтэн хороогоор нь ингээд 30 эдэн мянган хүнийг ингээд гинт бүслээ ачиж байгаа. Тэгээ яагаад иргэддээ итгэхгүй байгаа юм бэ? Төр болохоор өөрөө хэлээд байна. Иргэддээ хамтарч ажиллая. Бидэнд итэг гэдэг. Итгэхэд байгаа шүү дээ. А төр нь яагаад иргэддээ итгэхгүй байгаа юм? Хилчгээр гараад зүгтаа явчихна гэж ийм утгагүй тайлбар хэлээд. Тэгээ энэ яг хизээ энэ хориг дуусахгүй. Би одоо сая шадар сайд хэлж байна. Маргааш бол үндсэндээ вакцинжуул дуусчихна гэдэг шүү дээ. Тэгвэл энийг маргааш ингээд шинжилгээний хариунд гараад вакцинжуулаад дуусахгүй энийг маргааш нь дуусгамаар байна. А заавал хөл хорж байгаад вакцин хийнэ гэсэн юм бас байхгүй шүү дээ. Одоо иргэд ингээд хөл хороогүй ингээд бүгд вакцинаа хийлгээ явж байгаа шүү дээ. За улсын онцгой комиссоос ямар үед ямар одоо асуудал шийдвэрийг хэрэгжүүлэх гэдэг шийдвэр зохион байгуулалт одоо удирдлага чиглэлээр хангаж байгаа. Хэрэгжилтийг аймаг орон нутаг нийслэл дүүрэг дээр гүйцэтгэлийн одоо хэрэгжилтийг хангаж байгаа. Бүх шатанд гарсан шийдвэрүүдийн хэрэгжилт ямар нэгэн ойлголтын зөрүүгүйгээр хэрэгжих ёстой. За саяны одоо ярьсан асуудал дээр шинжилгээний хариу гараад хэрвээ одоо маргааштай дууссан тохиолдолд заавал одоо урт хугацаанд хөл хориод байхгүйгээр вакцинжуулалтаа шууд эхлүүлэх асуудал эрүүл мэндийн яам хариуцж ажиллаж байгаа. Ер нь засгийн газар улсын онцгой комиссийн бодлого ерөөсөө л нийтээр нь хөл хорихгүй, нийтээр нь хязгаарлахгүй, хязгаарласан тохиолдолд одоо тухайн хэсэгт нь тэр улсын онцгой комиссоос гаргасан дүрм журмын хэрэгжилтийн хүрээнд хэсэгчлсэн байдлаар хязгаарлалт хөл хориогоо хийгээд иргэдтэй бүрэн мэдээлэл өгөхөөс гадна иргэдэд шаардлагатай үед нь ийм тариа за хоол хүнстэй холбоотой бүхий л хангамж нийлүүлэлтийн тасралтгүй явуулах зохион байгуулалтыг хийхийг бүгдийг нь одоо нэг үрчлэн гаргаад өгсөн байгаа. Гэхдээ одоо сая бас хэрэгжилтийн шатанд анхаарах зүйлүүд байгаа учраас цаашдаа ямар одоо асуудал дээр бид гаргасан алдаа дутагдал давтахгүй байх ёстой вэ гэдэг дээр хяналт одоо зохион байгуулалтын ажлууд дээр бас анхаарах асуудлууд байна. Анхаарах асуудлууд байгаа. Ер нь бол зүгээр заавал одоо дүүрэг хороогоор нь гэд байхгүйгээр байр орон сууцаар нь орцоор нь байдаг юм уу? Хэсэгчилж хязгаарлах тийм зарчмыг баримталж ажиллах. Хороон дээр бол бас бид хороогоор нь хатуу хөлөөрөө тогтоож болно. Дүүргээр хотоор нь тогтоож болно. Аль болох ийм л бүхлээр нь тогтоохгүй л гэж одоо хэсэгчилж явж байгаа арга барилууд энэ байгаа. За энэ хоёр гишүүний асуултанд хариулъя. За эрүүл мэндийн яамнаас бид нийслэлийн эрүүл мэндийн газар
За нийслэлийн онцгой комиссийн гишүүд бүгд хамтарсан уулзалтууд хийж энэ халдвар аль дүүрэгт аль хороонд идэвхтэй байна гэдэг дээр судалгаа хийсэн. За үүний дагуу зөвхөн нийслэлийн онцгой комиссд эрүүл мэндийн яамнаас энэ дүүргийн хороод нэлээд өндөр идэвхтэй голомттой байгаа учраас дараагийн шатны арга хэмжээнүүдийг авч ажиллана уу гэсэн тийм албан бичгийг бол явуулсан. Түүнээс одоо ингэж хатуу хөл хороо тогтоох гэсэн тийм тодорхой заалтуудыг бол дурдаагүй ийм саналыг бол явуулсан байгаа. За яагаад энэ саналыг явуулсан үндсэл нь бол 3 сарын 11-ээс 16-ны хооронд нийт 38 байранд 54 голомт 188 ойрын хавьтлуудыг бол бид нэр илрүүлсэн. Энэ нь бусад дүүрэг хороодоос бол нэлээд идэвхтэй голомт байна гэснийг бол харуулж байгаа. Энэ үндслээр одоо нийслэлийн онцгой комисстай ярилцсны үндсэн дээр бид нар ийм албан бичгийн саналыг бол явуулсан. Түүнээс одоо хатуу хөл хороо гинти юм шийдвэрүүд гарга гэсэн тийм бол юу өгөөгүй гэдгийг бол хичээл гэсэн.